киноны дэвшин үзэгчтэй сайхан амарцгааж байна. Монгол киноны алтан дурсамж нэвтрүүлэг Максимал худалдааны төвөөс үзэгч та бүхэндээ энэ удаагийн дугаараа шууд хүргэх гэж байна. Бид бүхэн яг одоо Максимал худалдааны төвийн 2 давхарт байрлаж байна. За учир нь манай өнөөдрийн зочин 2 давхрын 1 тасагт байрлаж байгаа. За харин манай өнөөдрийн зочноор Монгол Улсын урлагийн гавьяад зүтгэлтэн кино найруулагч доктор профессор Ган Уянхайгаа бид бүхэн урьж оролцуулсан байгаа. Ингээд бүгдээрээ зочинтойгоо харилцгаая. Сайн байна уу та? За бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Сайхан өвлөж байна уу та? Сайхан өвлөж байна. Сайн байна уу та? За бид бүхэн үзэгч та бүхэндээ яг одоо Максимал худалдааны төвийн 2 давхарт байрлах BHS Английн брендийн тасаг дээрээс хүргэж байна. За яг одоо энд бол бас манай зочин бас бяцхан хэмжээний тийм бэлгийг бэлдсэн байгаа тийм үү? Тэгэхээр би маркетингийн албаны менежер Батамгалан танд микрофоныг шилжүүлье. За сайн байцгаана уу. Өнөөдөр манай Монгол киноны алтан дурсамж нэвтрүүлэг маань 2 дахь дугаар та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэд өнөөдрийн дугаарын гол онцлог маань манай Black Friday үйл ажиллагаатай давхцсан байгаа. Тэгэхээр бид нэр энэ бас өнөөдрийнхөө зочинд өөрийн бүтээгдэхүүний энэхүү бэлгийг бас бэлгэлж байгаамаа. За их баяр. Та манай дэлгүүрээр байнга үйлчлүүлж байгаараа. За таны ч гэсэн дараагийн ажил төлөвлөмж амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр та бид хоёр бол яг одоо нэвтрүүлгийнхаа байрлаж байгаа хэсэг рүү явах хэрэгтэй. За манай нэвтрүүлгийн баг хамт олон бол одоо Максимал худалдааны төвийн 4 давхарт байрлаж байгаа. За тэгэхээр хоёулаа бас энэ хооронд сайхан уран бүтээлийн яриаг би өрнүүлж явъя гэж бодож байна. Өнөөдрийн тавд манай онцлог зочин байгаа. Тийм учраас би бас тантай уран бүтээлийн яриагаа таны урлагийн гараа бас хэдийн үеэс эхлэж яваа. Ер нь энэ кино урлаг хэзээс хүлтэй ба энэ сайхан ярианаас эхлүүл зүйтэй болов уу гэж бодож байна. Би 1976 онд Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль төгсөөд Шилдэ сургуулийн кино дараамаа ингээд орж ирсэн. Эндээс миний урлагийн амьдралын зам эхэлж байгаа гэж ойлгож байна. Одоо бас яг 40 жилийн төлтэй явсан бай. Тэгээд би кинонд анх хөл тавьсан юм гэвэл бол би 3 дугаар курсод оюутан байхдаа хавтрын дамжин найруулагчийн газрын үнэргээд авторчдын тухай нэг тийм кино байсан. Тэгээд энэ Сэлэнг аймгийн Бургалтай сангийн аж ахуйд очиж энэ киноны зургийг авчижсэн 100 намаржингаа тэнд байсан. Тэгээ анх ер нь камерын өмнө гарсан явдал нь бол тэр өөрөө би жүжигчний ангис сурч ирсэн хүн тэр үед. Тэгээд тэр кинонд нэг Батторж гэдэг тракторчин туслах залуугийн дүр тоглосон юм байгаа юм. Тэгээд дараа нь би бас багшидээ сургууль сурч байхдаа нэг жилийн чөлөөгөөр шийтгүүлсэн гэх юм уу та. Тэгээд яг ярихад сонин чигжтэй тэгээ яг юу зөвлөлтийн мэрэгчлэлтэндээ маргалцсан гэсэн хэрэгээр тийм жилийн чөлөө аваад тэгээ би хүүхд залуучуудын театрт тайзсагч байсан. Тайзсагчаар ажиллаад байжсэн тэр бол 1980 он байгаа. 80 он. Тэгээд тэр үед говийн цэрглээ киноны зураг кино хийгдэх болоод тэгээ энэ чинь манай хүүхдийн театр дээр дор чалам найруулагч, балжинем найруулагч тэгээд манай Боёгийн намсрайжуу 2 дугаар найруулагч тэгээд тэд нар нэг удаа ирэхгүй юу. Тэгээд жүжигчд харж пробонд урих гэж ирсэн. Тэгээд би ч өөрөө бас нөгөө жүжигчний ангид 3 жил сурчихсан юм чинь тэнд нөгөө захирлын дүрд нэг проб хийлгүүлгээд намсраж явахаас надад нэг тийм санаа хэлээд тэгээ би кинонд дээр очиж пробонд ороод тэгсэн тэгээ манай ангийн хүүхэд Эрдэнэ тогтох тэнцээд би тэнцээгүй. Тэгээд найзтайгаа цуг явмаар болоод тэр говийн зэрэглээ гэж кинонд өөрөө би хангай хүн учраас тэрөөс говь руу явж үзмээр ч юм нэгдүгээр бас бодогдоод тэгэл намсраж явахд хэлсэн. Би энэ кинонд чинь туслахаар ч юм уу хамаагүй туслахаж хэлснээр ч хамаагүй ингээд явж боломж байхгүй мó гэд. Тэгээд намайг урлагийн гав сэтгэлтэн дор чулам найруулагчтай уулзуулаад тэгээ яахын арга байхгүй түрүүчийн 7 хоногт танахаар тэр Тунгалаг тамир киноны тухай очир тухай оролцоод явж ийн л дээ. Тэгээд тэр бол миний ёслог кино руу хөтөлсөн Арвжагийн дор чулам гэж Монголын уран сайхны киноны гадаад бэлтгэгдсэн анхны найруулагч ийм хүн. Тэр хүнтэй хувь заяа таарч ингэж холбогдсон. Тэгээд дор чулам найруулагч намайг зөвшөөрөөд тэгээд би тэр кинонд ассистент найруулагчаар ажиллах тийм боломж гараад тэгээд Дундгой аймгийн Хулд суманд очсон.
Тэгээд Дундгой аймгийн тэгээд манай тэртээ дөрөв надаар хэлүүлсгүйгээр манай үзэгчид энэ киног хайрладаг, хүндэлдэг, жүжигчдэн тэр дөрүүдээрээ алдарсан ийм учраас одоо тэр жүжигчдийн талаар бол танилцуулж хэлэх нэг илүүц байх. Тэгэл үнэхээр их тийм сайхан кино гэдэг маань нэг сэтгэл нийлсэн тийм хамт олонны баг үрдэж уран бүтээл сайхан болдог ийм байдаг. Тэгээд тэнд бол үнэхээр Дорд самбуу найруулагч дөнгөж Кифт найруулагчийн сургуулийг төгсөж ирээд тоглосон. За бас Эрдэнэ тогтох маань бас багшийн дээд сургуулийн кино драмын дөнгөж төгсөөд байж илаа. Оюун цэцэг тэнд оюутан байсан. Манай Цэвэ Арвдан бол Ленинградад театр киноны дээд сургууль төгсөж ирчээ. Тэгээд Дундгой аймгийн Дэрэн суманд хүлэг өргөгчээр ажиллаж ирсэн манай Цэвэ Арвдан. Тэгэл талаас тийм ёстой авьяасан буцалсан тийм хүмүүсийн талаасаа ингэж уулзсан тийм сайхан тохиолдол байсан. Тэр бол над маш их ад завшаан болсон. Тэгээд тэр сайхан жүжигчдийн дунд, сайхан уран бүтээлчдийн дунд орж ажиллаад тэгээд нэг удаа одоо Дундгой аймгийн Хулд сумын киноны зураг авсан та. Тэгээ нэг өдөр намайг Цэвэ Арвдан битэр байранд нэг сүүдэрт өдийнхөө хоолыг идээ суужсэн чинь Балжнэм найруулагч бид дээр ирээд "Ган хоёрыг чи энэ кинонд нэг дуу байгаа юм. Чи тэр дууны шүлгийг чи бич. Энэ Арслангийн сэтгэлээс гарсан ийм дуу байх ёстой юм" гэдэг. Тэгээд өө би яаж чаддгийг би шүлэг бичиж үзээгүй хүн шүү дээ гэсэн чинь чи бич гээд. Тэгсэн Цэвэ Арвдан руугаа харсан чинь Цэвэ Арвдан чи бич чи шатна штэ гэдэг чинь. Тэгэл бид нар ч нэг 100 халуун гэж ихтэйхэн дотор байранд анх байрлаж ирсэн. Тэгэл гадаа унтцгаадаг Цэвэ Арвдан битэр өөртөө унтдаг. Тэгэл намрын зуны сайхан цагаан тэнгэр хараад тэр од мичид хараад ингээл тэгэл бодоход хангай хүндэлвэл нэг хамгийн түрүүн орсон мөрөг үлдэр элгийн халуун голтойгоо эхийн хайраар холбоотой гэдэг ийм нэг мөр надад анх орж ирэл. Тэнтээсээ ургууллал сүргийн тоосноос амьдрал эхлээд сүл тиймэр өргөсөн болохоор гэдэг нэг ийм мөрүүд орж ирэл. Тэгээд шүлгээ бичсэн, үзүүлсэн, Палан багшд үзүүлсэн, Балжнэм найруулагчд үзүүлсэн сайхан санагдсан. Сайхан болж гисэн. Тэгээд би чинь аан хоёр онгоцоо манай кинон тоглолтог онгоцоо хөлөглөөд явуу холонгойгаар шүлгэн батлуулна гэдэг Улаанбаатар хот руу явж ирсэн. Тэгэл ингээл говийн зэрэглээ бол миний анхны ерөөсө киноор хүртэлсэн амтанд нь оруулсан ийм кино шүү дээ. Миний та бид яг одоо нэвтрүүлгийнхаа хамт ирсэн байна. За тэгэхээр өнөөдрийн бас манай нэвтрүүлгийн ерөнхий найруулагч, зочин хөтлөгчөөр Монгол Улсын ардын жүжигчин Жигзэл Сүрэнгүй ажиллаж байгаа. Ингээд таныг би энэ хамт залгахыг урьж байна. За сайн байна. Сайн байна уу та? Үгүй тухалгүй. Тажгүй юу? Сайхан байна. За урилга хүлээг авч ирсэнд баярлалаа. Тэгэхээр зэрэг мичдийн 6 жилийн болвол би бодож ин өөрийн чинь анхны найруулсан уран сайхны кино гэж тийм үү? Тэр найруулгын хувьд тийм ээ. Мөн үү? Андурч гинүү? Зөв. Энэ кино 1993 онд хийгдсэн кино тийм ээ. Тэгсэн. Тэгэхээр би зүгээр нэвтрүүлгийн өмнө нэг ийм 93 оныг эргээд дурсгалаа зэрэг байна шүү дээ. 93 он бол Монголын киноны уран бүтээлчдийн хувьд хэцүү он байсан тийм ээ. 90 оны их. 90 оны ихээр ингээд бүгдээр хараад алга болсон. Би зүгээр хэдхэн тоо хэдий л да тийм ээ. 92 он, 91 он гэхэд байна шүү дээ. 4 уран сайхны кино Монгол кино үед бид дээр бүтээж надад хайлсаар шүү дээ тийм ээ. Дараа нь 92 онд 29 кино хийсэн байгаа юм. 93 онд хэдий хийсэн гэж бодож чинь чи? Уран сайхны кино Монгол кино үйлдвэр дээр 30 гараад явсан. 42. Толгойд байхгүй хөөе. Гэхдээ яаж 42 киног одоо 24 цагаар 48 цагаар ажиллаа гэдэг чинь пленкор аваад угаагаад дуу хийгээд өнөөдөртэй адилхан ингээд хамт авчихгүй шүү дээ тийм ээ. Тэгээ 42 кино хийсэн байгаа юм. Тэр үед бол яг хэвдээ зүгээр ер нь баг хөлд орсон хүүхдүүд кино хий тоглож ийсэл үйл дээ. Тэгээ киноны уран бүтээл энэ гэдэг бол яггүй гэдгийг одоо хүмүүс сүлдээ ойлгосон байх таа. Эхлээд бол тэр киног их том мөнгө олдог бизнесгээ санджил улсууд төрлөө хошуурсан болов уу гэж боддог байхгүй. Тэгээ дараа нь 94 он гэхэд 29 кино хийгээд тэгээ 95 оноос эхлээ буугаад 2 кино 3 кино гэсээр 2000 онд 2 кино хийгээд ингээл хальсны кино дууссан байхгүй. Өөрийн уран бүтээлийн одоо жинхэнэ утга байна. Тэгээ энэ дотроос би ягаад ингэж онцон шилж байгаа гэхээр энэ 42 кинон дотроос одоо кино гэж хэлсэн өнөөдөр хэцүү юм тэн дотор их бий л дээ. Зүгээр яг урлагийн бүтээл талаас нь харах юм бол нэлийн сайн болсон киноны нэгийг бол би чиний мичдийн 6 гиланыг гэж боддог. За энд нэлийн онцлогуд бий гэж би ойлгож байна тийм өөрийн чин зохиол
За тэгээд тэр сайхан том жүжигчд миний нэг сайхан өнөөдөр хүртэл сэтгэл өвийг явдаг чамд баярлж явдаг юм юу гэхлээр зэрэг Монголын алтан үеийнхэн гэж нэрлэдэг одоо тэр гомд сүрэнгуй, долгор сүрэнгуй, саад долгоргуй, хөрвэгуй, инг туяа тийм ээ Батсүх. Энэ 6 хүнийг чи гол ороод авчиж тоглуулж амьдруулж үлдээсэн тийм ээ. Энэ бол одоо энэ сууж байгаа залуу оюутнууд энэ чинь том маш том гарын авдаг сургалтын том материал болсон байгаа байхгүй тийм ээ. Энийг би зүгээр үзэгчдэд танилцуулах маягаар хэлж байгаа юм аа. Тийм учраас ер нь Мичтийн 6 гялон киног хийхэд чи үл зохиол бичгтээ би бодоод байгаа. Бараг тэр хэдийг бараг нүдэндээ харж ицсэн болов санаа мөгүй юу? За яг харах нь чи юу юм? Би чинь Беларусь найрагчийн сургуулиар сураад 90 он төгсөж ирсэн. За. Гэхдээ энэ зохиолыг бол би анх Беларусьд оюутан байхдаа бичсэн. Жүжиг. Тий. Жүжиг биш эхлээд кино. За. Тэр одоо сонин л да кино болгож анх бичснээ тэгснээ дараа нь нэг ягаад ч юм сэтгэл урвал жүжиг болгомоор болдог доол тэгэл дорсон буу найрагч дүртэл уншуулаад их тоогоол тэгжсэн. Тэгснээ эргээд ерөөсө кино болгоё гэж ингэж зориод тэгээд өргөө кино компани тэр үед их сайн ажиллаж ирсэн шүү дээ. Сайн ажиллаж ирсэн. Өргөө кино театр шүү дээ. Тэгээд Баатар захиралд хандаад тэгээ энэ дээр ордогч дарга манай Бямбучуу гэдэг нэг нөхөр хүн байлаа. Тэгээд тэр хоёр их урайлахын сайхан хүлээж аваад ерөөсө кино хий гэж шийдээд. Баатар ч өөрөө уран бүтээлч мөгдөн ч байсан уран бүтээлчдийг их ойлгодог дэмжлэг яг тэгээд өмнө нэг гал хам гэдэг кино бас хийчихсэн. Туршлага байна. Хийсэн шүү дээ бас. Тэгээ эргээд чи кино руу орсон юм биш тэгсэн. Ер нь одоо бодох кино нь хоцсон юм байна дөө. Жүжиг болсон бол үлэн дэшин тэгэл гадаа дотор тийм ч тайзан дээр тайз шүү дээ тийм ээ. Харин тийм. Тэгээд яг киноны давуу тал нь тийм дээ. Ер нь бол ингээ мөнхөрч үлддэг юм байна. Жүжиг бол тухайн үед бичиж авч чадахгүй бол тэгэл түүх бол үлдэн тэрийг хийж мэдэхгүй ингээ. Зохиолын хувьд ч гэсэлдээ юуны одоо хүн чулууны нүнээс санаа бол эхлээд тавсрын жүжиг бичих гэдээсэн шүү дээ. Тэгээс үлдэн кино болгож бичсэн байхгүй. Тэгж амьсгал нь шал өөр шүү дээ. Тайз шүү дээ тийм үү? Кино бол бие талын боломжтой. Талаасаа хоцсон байна надад бодож байгаа юм л. Тэгээ яг би чинь уг нь бол дараамын найруулагчийн мэрэгчлээ шүү дээ. Беларусьд тэр чиглэлээр сурсан. Тэгээ яг кино руу их сэтгэл татгаж урвж исэн та өөрөө мэдж байгаа. Тэгэл говийн зэрэглээ кино, тэмцлийн орч гээл ингээл кинонд дууруулах жүжигч ингээд нэг хэсэг дахиу кино үлдрэсэг би аргамжаатай нэг 2-3 жил байсан та. Тэгэл сургууль төгсөж ирснийхээ дараа яг би одоо ер нь найрагчийн мэрэгчлэр ингээд сурчихсан юм чинь өөрөө бие дааж найруулвал ер нь яасан юм бэ гэсэн нэг юм бодогдоод. Тэгээд надад бол бас бие дааж найруулах тийм боломжийг манай төрийн шагналт урлагийн өсөлтөнд сүмхүү найрагч бол бас их тийм хүч өгсөн. Дэмжсэн. Тий, дэмжихээс илүүтэй миний урд жил нь 92 онд таны агрын тэр зохиолоор кино хийсэн. Тэр чинь болохоор ёстой улсын хөрөнгөөр хийгдсэн хамгийн сүүлчийн кино байх шүү. Та бараг уран сайханд удаач байсан уу юу? Байсан байх. Тэгэл тэнд натурт яваал ингээл хажууд нь би киноных миний зохиол мөртлөө би хажууд нь найруулагч алхаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр нь хойд ер нь би өөрөө кино найруулъя гэж шийдээд тэр дундаа өөрөө зохиолоо бичмээр болоод байгаа юм чинь ер нь өөрөө ч найруулсан яадаг юм гээд яг тэрний сайн тал муу тал бол би байх та тэрийг л тэргүү мэднэ. Тэгэл энэ кино руу орсон. Тэгээд авч дундаж орлоо. Юуны би чиний найруулагчийн зохиолыг юмда хараа сууж ийн л да. Тэгээд чи ингэсэн байх хөө. Жүжигчдийн нэлийн сүлд нь сольсон байх гэж бодож байсан тийм үү? Хэмжээ гэхэд үл чи одоо долгоргон тоглосон дүр самд долгоргоо тий. Цогцол магаа үзье гэж бодож байсан байна тийм ээ. Эмгэн хүмүүс гэхэд цогцол магааг үзье гэж бодож байсан байна тийм үү? Тэгжсэн. Тэгээд эмгэн хүмүүс ч одоо долгор сүрэнгуй тийм ээ. Би энэ ингээ хараад байсан чинь байна. Долгор сүрэнгуйг бол мэндээд байсан юм байна. Энэ хоёр хитэн жүжигчд ингээ сольсон чинь актрис үлдээ чих онж өгсөн юм байна надад бодогдохгүй юу? Тийм ээ. Анх яг бас нэг уршлаггүй нэг тийм юу гэж бодд юм дээ. Нөгөө өөрийнх нь нөгөө амплуа гэж байна шүү дээ. Нэг кино тогс. Тэрийгээр нь эхэлж бодоод байсан бодол байна л дээ. Тэр нөгөө урд нь тоглож татсан дүрээр нь ард түмэн хүлээгээд авсан цогцломгоо гэвэл дандаа сайхан эерэг талын сайхан дүрээр л хүн мөнх юм бодно шүү дээ. Тэгэхээр эргээд ингээд бодсон чинь яад эсрэг дүрдэн тоглоод үзүүл гэж бас бодож ирсэн юм. Долгор сургууль юм байгаа шүү дээ. Хулан гатангаас гээд дандаа эерэг дүр шүү дээ. Тийм сайхан ээжүүд Монголын анхны саран ээжийн юуд шагналтай. Тэгтэл долгор сургууль надад нэг ярьсан байхгүй юу? Жимгийн долгор сургууль.
Гэхдээ жигдүрэ минийхөө би амьдралдаа анх удаа эсрэг талын дүр тоглож үзлээ. Энэ эмгэн хүмүүс гэж чиний ханаг хэлж байгаа. Тэгэхээр жигээр сонин байсан гэдэг юм чинь. Тэрт нь яг догоотой холбоотой байх. Тэр намайг эргүүлээ хайчихсан чинь догоогийн нөлөө бас байгаа байхгүй юу? Би тэгтээ та энэ дүрийг анхаараарай гэж би ерөөсөө хэлээгүй. Зохиол ингээд уншуулахгүй юу? Тэгэхээр та нэг уншаад хаа. Тэгэхээр мэдээч 3 эмэгтэй дүрэл нэг хэрэг анхаарч уншсан л байх л да. Уншсан байх. Тэгээд та над сэтгэлдээ хэлээрэй гэхгүй юу? Тэгсэн чинь дараа над хэлсэн чинь яг саяны миний таны хэлдгээр эсэргээр нь би тоглох юм бол тэр эмгэн хүмүүстэй тогломоор байна. Тэр их сайхан байна. Тэр тоглоом. Тэгэхгүй бол тэр нөгөө тэр хоёр сайн талын тэр хоёр эерэг талынхт нь бол би тоглохгүй гэж боловсронгоо хэлсэн байхгүй юу? Тэгэхээр ингээд миний бүх орой хуваарлтыг сони юу вэ шүү? Тооцоосныг бол эсрэгээр эргүүлээ хайчихсан. Тэгэхээр энэ үзэгчдэд би нэг хэлийг бодож байгаа. Мичдийн 6 гялан гэж энэ кино бол одоо од эрхсийн хүрээлэнд бол мичдийн одоо 6 мичд гээл тийм ээ. Ам нэгтэй одоо ийм од байдаг тийм үү? Тэгээд энэ том 6 жүжигчнийг энэ 6 оройлд аваад мичдийн 6 гялан гэж нэр өгсөн. Энэ бол нэг оновчтой юм гэж би ингэж бодож байгаа киноны юуны хувьд. Тэгээ яг үзэгчд одоо энэ шиг ихэнх 93 оноос хойш үзээгүй одоо энэ манай оюутнууд энэ баг үзээгүй гэж магадгүй гэж одоо би ингэж хэлж байгаа. Одоо ингээд киноныхоо нэг хэсгээс үзүүлэе гэж бодож байгаа. Яриа өөр хэрэгтэй гэж бодож байгаа. Нэг ингээд хугдар гомсронгой ардын жүжигчин гомсронгой нэг мод төрөж байгаад нэг хэсэг тавал зургуулаа байдаг хэсэг их сонь хэсэг. Ороод байх юм чи. Пүрвэга чи салхинаа дээд талд гарна доо. Долгон гараад ирээ. Хаагч нүдийн хоолны дараа л гарсан. Яас их удадгийг. Гараад ирж гэж. Одоо хэдэн жилийн авчаад байгаа юм? 10 гаруй жил болчихоо та. Харсан бол нутагтаа очиод намайг сургалаад наашаа хүрээд ирмээр юм та. Өдөрт хүлгүй. Юу хийх вэ? Эмгомс тий. Тэгэхээр энэ кинонд бол одоо саяхан ярьж байгаа хэсэгт бол саяхан хэдэн том жүжигч бүгдээр орж тоглосон жоохон хэсэг гарч байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр энэ юуны жүжигчдийг чамдан зохиол уншаад өөрийнхөд за 7 цэрэг өөрийнхөө оройлол авчихсан байна тий. Бусдын бол миний түрүү асуудаг тэрэлдээ зохиолоо бичгтээ баг харж үтсэн болов гэдэг. Чамд бол харагдаж лээсэн юм байна гомсронгой ч юм уу тэр одоо Батсүх ч юм уу тийм үү. Жүжигчин шиднэ гэдэг чинь 80 үлэгч их том юу шүү дээ. Буруу жүжигчин олж юм бол тэгэл нөгөө доогоо эргүүлээ хайчихсан гэдээ би хэлсэн шүү дээ. Тэрнтэй адилхан би ингээд бодсон чинь гомсрон багш бол дандаа л бас нөгөө дандаа л баатар дандаа л сайхан дөрүүдэд тоглоол ард түмэнд хүрчихсэн. Тэгэл тэр үедээ ч өвлийн өгөнд ч тоглодог тэргээр хөрчихсэн байсан юм үеийн. Тэгэл би бодсон. Тэгэхээр бүр гомсрон багшийг бүр тэгвэл бүр эсрэгээр нь бас тийм дүрд тоглоулъя гэдэг. Тэгсэн гоё огш бол маш их дуртай хүлээж авсан. Энэ дүрийг бол бугдарм. Тий. Тэгэл би энэ эмгэн хумсын дүр гомсрон багшийн хоёр дүр над хэцүү жүжигчин сонгоход их тийм адраматал гэж бодож ирсэн байна. Нөгөө эерэг талынхнууд нь бол ер нь гайгүй яг нас одоо юм онцлог таарч байвал ингээ сайхан юм. Нөгөө пүрөө огш бол одоо нэг сайхан яг инэдмийн дүрүүдээрээ бол бас нэлээд алдаршсан. Тэгэхээр бас энийг эмгэнэх талын тийм дүр байвал пүрөө огшд бол илүү онох юм уу гэж ингэж бодоод дандаа хэрэндээ би тэдний амплуаг эвдэнэ гэж ямар илэнцгэн байх вэ? Тэгэхээр одоо нөгөө залуу хүний нэг тийм л бодол байсан байна. Энийг л ерөөсөө хэрэндээ өөрчлөе гэж ингэж төрсөн юм байна байхгүй. Найруулагч нь юу боддог байхгүй. Урд нь тоглолцсон жүжигчнийг яг тэрийн давтуулаад ингэж ихэд ямар ч сонирхол байхгүй. Надлаа тийм байдаг байхгүй. Найруулагч. Харин жүжигчнээс сайн чадлаа жүжигчнийг эвдэж байж, мушгиж байж өөр юм гаргаж ирнэ шүү дээ. Тэгэхээр чиний дээр эрэл бол оновчтой л эрэл байсан байна. Тэгээ би ч одоо та бас юу гэж боддгийг ер нь жүжигчин муу жүжигчин хүн бол насан туршдаа өөрийгөө тоглодог л гэж.
Тийм ээ. Тэгээд жүжигчин хүний зорилго бол юу юм гэвэл одоо дүр болгоныг л шинээр гаргаж тоглох хэрэгтэй. Яг амьдруулах. Тийм ээ. Тийм. Дүр Чиний тоглож Япон гаваа тоглох. чинь хүртэл сонин шүү дээ. Бат зүхийн тоглодог Япон гаваа. Асууд нь ингээд яачихсан зүйл. Тийм ээ. Тэр түүх нь бол одоо бас сонин би одоо тэг бодож бичсэн юм байхгүй юу? Япон гаваа. Яг нөгөө хиний хээр хэрүүл болоод энэ яг одоо дайны хөлөөр Япон хүүхний өөрт унтж байгаа өнгөрөөсөн хүн байгаа юм гэж нөгөө хэлдэг шүү. Тэгжсэн чи юу юм тийм ээ. Гэтэл ямарсан тэр дайнаас л нуугдаж чил юм уу араар л үлдсэн тийм хүн. Тийм ээ. Тийм. Энэ хоёр дахь хэсэг бол нь шүү дээ. Одоо үзэгчид сонирхол ярих гэж бодож байгаа. Энэ хугдар манай гомсронгоо тийм үү? Түлээ зөөж орж ирээд тийм ээ. Мэндэ чинь билээ. Лаад болгороо. Лаад болгороо тийм. Тэр хоёрын нэг хэсэг байдаг гэдэг тэр бодлоготой хэсэг тийм ээ. Тэг яг тэгээд тэрийг сонин шийдэлтэй хэсэг гэж боддог байхгүй. Тэр хоёулаа үзэх үү харъя тийм. Тэгээ. Чи ярьж л яа. Энд яг би тэг жүжигчний анги сүүсэд хоёр жүжигчний анги удирж ирсэн. Тэгээд энд миний ангид энэ байгаль энэ мөнгөн сум гэдэг хоёр хүүхэд манай анги сурч ирсэн. Оюутан. Оюутан. Тэгээ энэ хоёр оюутныг тоглуулсан. Тэгээ яг энэ чинь нэг бас тэр бэлэгдлийн шинжтэй тэр тийм дүр оруулж ирэх юм бол бас нэг энэ 6 хөгшнийхээ энэ дээр чимэг болох юм аа. Зөв. Контраст татах юм аа гэж ингэж хоёр залуугийн дүрийг оруулж ирсэн ийм юм байна. Энэ чиний анги оюутан юм уу те? Тий байгаль жүжигчин байгаль. Тэр оюутан байсан байх те? Оюутан байсан. Тэгээд энэ юун дотроо бол энэ таадмарагчийн тоглоод байгаа дүртэй энэ сувлагч маш их ойрхон дот нэмэгтэй нөх дот нь байсан. Тэгээд нөгөө шоронд орсон хүүгээд боддгийм биз дээ. Ийм сайхан охиныг хүүгийнхээ бэр болгочих юмсан гэж. Хүн чинь шоронд орсон хүнийг хэзээ ч муугар муугар боддог. Тэгээд нэг усанд оруулаад ингээд сайхан ингэж байгаагаар төсөөлж бодоод байгаа байхгүй юу? Тий. Одоо шоронд байгаа хүүхэд нь энэ шүү дээ. Ингэж төсөөлж бодож байгаа. Хүүн тийм ээ? Тий хүүн тий. Энэ кинон дотор олсон найруулагчийн их гоё шигтгэл гэж боддог байхгүй. Хэсэг хэлэлтэй хүн бүгд дандаа сайхан шүү. Ямар ч боо юм биш миний хөл байж. Нөгөө хүнсгийн бодлогын шүлэг хүртэл байгаа шүү дээ. Энэ манай том жүжигчдийн үггүй тоглолтод олоо тийм аа. Сая энэ чи яд хардаа тийм ээ. Долгор гойхон хоёрыг харахад тийм ээ. Тий. Тэр тийм шиг гаргаж ирж байгаа. Тэгээд би энд нэг хэлэх гээд байгаа зүйл юу гэвэл би кинонд бол найруулагчийн хувьд бол маш их туршлагагүй байсан үе байхгүй юу? Эр зөрөгтэй л болохоос биш нэр үнэндээ. За яг тий. Тэгээд энд бол миний эднэртэй ажилласан явдал бол миний над нэг ахаад нэг киноны дээд сургууль киноны их сургууль төгсөхийн дайны л юм болсон байхгүй юу? Энэ 6 жүжигчин бол 6 жил их сургууль суралцахын дайны л тийм юмыг над өгсөн байхгүй юу? Тэр энэ бол миний амьдрал тохиолдсон бол онцгой ийм үйл явдал болсон доо гэж би ингэж хэлэх ёстой. Энэ манай юунд нэвтрүүлгээд оюутнууд оролцож байгаа эднээс асуух энэ юм байвал бас оюутнууд хэлж болно шүү заа. Би тэр энэ донд гараа өргөд асуугаарай. Өөр нэг надад боддог гоё хэсэг бол байж тээ энэ юу гэдэг юм. Гүрдэж манай бүр бай тээ. Би одоо муухай гэж хэлж гээд байгаа. Тэгээд хэрээс орсон тий. Тэгсэн би муухай бүр байлгээд нэг удаа тэгэхгүй өөний муухай бүр алга шивдэг энэ тэгсэн чинь бүрөөгөө ард байсан юм л дээ. Дандаа яах гэж хүн татаархаж идэг юм гэж юу? Сайхан хүн дандаа атархаж идэг юм бэ? Тэгдэг. Тэгээ гүржив хугдар минь гомсронгоо тоглодог энэ ороо. Энэ нэг хоолнд нэг тулг хийчдэг тий. Тэгдэг тий. Тэр их гоё гэсэн. Энэ үдчихэд хоёлаа яриад өгөө. Оюутанд асууж магадгүй. Тий. Энэ сууж байгаа хүмүүс бол жинхэнэ асрамжийн хүмүүс шүү дээ. Масаку. Тий. Тий. Одоо энэ яг нөгөө энэ чинь болал бүр тэсхэн байгаад чадж байгаа ганц юм тэр. Тий. Энэ нөгөө гар хөлн болдог хүмүүс шүү дээ. Тэр одоо тий. Ирээр үзаал.
хоёр арай. Хаан. Яавэ. Гэй. Хоёр болоо. Ажвэ. Үггүй тоглолт бол бэрхэлдээ. Жүжигчний тоглолтын чадал гэдэг энэ л байгаа шүү дээ өвгөө. Тий. Одоо энэ хоёрын хин сайн хэлдэг үнэ л дээ. Үггүй тоглолт энэ хоёрын тэр сэтгэлийн юуг авч явж байгаа бол гайхалтай тийм ээ. Тэн дээр би маш их анхаарсан юм бол тэр байгаа. Үггүйгээр хүн бол одоо харцаараа, сэтгэлээрээ, хандлагаараа бүхнийг илэрхийлждэг шүү дээ. Тийм ээ? Үг хэлэхгүйгээр одоо би оюутнуудаас хүртэл нэгдэг юм ерөөсөө тэр байж. Дотор муутай жүжигчин бол хичнээн хэлээд нэмгөлөгдсөн үт юм чи яах вэ? Яаж болохгүй шүү дээ өвгөө. Тэгэхээр эдгээр чинь бол гайхалтай ажиллаж байгаа үед тэр тийм ээ. Тэгээд нэг хормын дотор хэд хуваарч тэр сэтгэлийн тээш бол гэж уурж байгаа. Сая тэр догоогийн тоглолт бол одоо гайхалтай жилхээс өөр юм байхгүй дээ. Эдгээр үнэхээр гайхалтай. Пүрөөгөн тэр энэ хачин энгийн мөртөө тийм ээ. Нэг юм хийх гээд байгаа тийм. Гэхдээ ширээнээс сургуульд гэл яхасаа илүү яг сүүлд бас тэр палан дээр нь ярих бах тийм ээ. Нөгөө манай ардын догоо гэхэд чинь тэр манайх ер нь тэр хувцснуудаа өөрсдөө бэлдэж ирж байгаа. Жүжигчдээ өөрсдөө хувцаа бэлдэж ирнэ. Тэр бас л санаа багтамгүй зүйл байгаа тийм бай. Тий. Тэгээд догоо гэсэн чинь нөгөө тэр эмэг нуудаг гэдэг имийг өөр зүрхэндээ хадсан байгаа байхгүй юу. Тэгэхээр би эмгээ хаана нууж болох уу гэдэг. Долгосронгоо өөрөө дээд хувцас өөрөө авчихсан юм уу? Тэгсэн. Хулгай хийсэн эмгээ хаана нууж болох уу гингүүтээ өөр одоо эндээс натурт нүүхээс өмнө энэ дээлнийхээ дотор талд нь ийм давхар кармо оёод тэгээд тэндээ нөгөө эмгээ хийх уута бэлдчихэд натур дээр очсон ийм байгаа байхгүй юу. Тэгвэл ингэж л ороолоо бэлдгэж ингэж хариуцлагатай хандаж байгаа байхгүй юу тийм ээ. Чиний киноны өөр нэг гоё хэсэг бол юу одоо дэлгээлээ чиний хуг дарам гомсронгой дээр хоолны юу болчиход өглөө гээд нэг юм дийгээд оччихдаг тий. Зайл өдөр чи хор гэхээс илүү нохон дуулгам шүү дээ. Тэр нохон дуулгам тэнд олдсон шүү дээ. Тэгээ хордоо хэд оног хөвчихсэн тэр өглөө гээд нөгөө дүүл нийтчихсэн. Гарах гэж байгаа. Тийм. Тэр нэг хей Орос гомб гэдэг гаяа чичсэн гомб ба. Цэргийн ансамблын бүжигчин. Энэ цаагуур байгаа хүмүүс нь яг бодит хүмүүс л яг гомбоо бол яг тэр хавцаа амьдарч ийсэн. Бусад төгсчүүл нь болохоор яг энэ асрамж байгаа зэрэг хүмүүс шүү дээ. Тэг. Хугтармаас салсныхаа найрыг хийж байгаа. Тэг. Энэ догоо л тийм второй паланта тоглож байгаа үст. Тийм. Өнгөн дээрээ мөртөө цаанаа бол нэг юм байна. Тэг. Эднэрийг догоогийн тоглолт эднэрийг дагахаас арга байхгүй өнгөн дээрээ тийм ээ. Тэг шүү дээ. Тийм. Одоо алгуулна шүү дээ. Ганцаараа ингэ бол ганцаараа үлдчихлээ тий. Өнгөн дээрээ тэгээ цаанаа бол нөгөө гараас харамсаад Пүрөөгөн энэ хөрөө зөгтөг бас юм дээ. Энэ киноныхоо хөгжимд яг хөрөө цогчээж бүр бодитоор цогчээж хөгжимд оруулсан шүү дээ. Тийм тийм. Тэгэхээр энэ гисхий харахад одоо энэ саяын бүжиг хийдэг хүүхдүүд энэ л дээ. Монгол улсын гаяуч жүжигчин гомб гэж орос гомбол хийдэг байсан. Цэргийн ансамблийн жүжигчин, бүжигчин юм хүн байсан. Тэр зураг авах тэнд байсан юм байна. Тэр тэнд амьдардаг байсан. Тэгээ энэ хэсэгт ингэ тоглосон байгаа. Тэгээ саяын ингэ панорам хийж байгаа нь харахад энэ жүжигчдийн тэр долгорсронгойн, хингойн, бүрвэгойн энэ чинь ингэ нэг тоглолтод хачин гоё ил гарч ингэ тэн сайн хэлдэг тэр байна тийм үү? Зүгээр нэг ингэж яагаад байгаа биш тэр долгорсронгой бол хичнээн хэнийг өмөөч байгаа дотор хуг дармыг харамсаад байгаа мөртөө одоо өнгөн дээр юу ч болоогүй юм шиг. Одоо инкээс яав нэ? Гайхалтай тоглож байгаа юм байна нэрээ. Тэгж бодохгүй нөхдөд үү? Тэгээд би энэ дээр чигээр арга шиг нэг юм хэлэхгүй. Бас л одоо би нэг оператора зураача ярмаар байгаа юм. Сая эндээс ингээл харахад бодогдож байгаа юм л да. Ингээд манай Балчин Пүрүү гэж оператор надтай зөв 4 кинонд ажилласан оператор. Манай сая оператор. Тэгээд ингээл юу киноны палан энэ үрс гэдэг чинь ингээд зөвхөн нэг түлхүүр түлхээд юм уу
хайчихтай биш юм аппаратныхаа тийм ээ. Тэгээд тэргээр урсж байгаа тэр пилот тэр оператор сэтгэлээр цуг урсж байгаа юм шиг тийм ээ байхгүй мэдрэмж байхгүй тийм л юм да би та бол яг нэг үгээр тодорхойлж хэлж байна тийм ээ. Тийм ээ. Нэг тэрнээс ус тэр хугацаанд аавна ичнэ хугацаанд аавна гэл тэр технически ерөөсөө шийдэгдв. Манай балчин бүрийн тэр планууд бол ерөөсөө дандаа зүрх сэтгэл дундуур нь урсж гардаг гэж би хэлж байгаа байхгүй. Мэдрэмжтэй оператор. Тэр хувцснуудын тухайд гэвэл манай Төмөр урт бол бас их маш их туршлагатай тийм сайн зураач байсан. Сайн зураач. Энэ хувцснуудыг бол их яг өөрсдөө их хувцас авчирсан. Яг кино үйлдвэрээс цөөн хувцас авсан. Гомсрон багш чинь гэгч бол ерөөсөө малгайн талыг маш их ачлуулд өгсөн юм шүү дээ энэ дэр. Та анзаарсан уу юу? Энэ бүчтэй. Бүч нь дандаа энэ рүүгээ унжиж идэг. Нэг бүч нь ингэж өнгөс палан болгон дээр тийм. Энэ рүүгээ ингэж бүч нь ингэж унжиж идэг. Тэр маань өөрөө бодож олсон. Тэг өөрөө бодож олсон. Ийм деталь байгаа юм. Деталь бол одоо юу шүү дээ кино дүрийг мундаг чимдэг тийм ээ. Дүрийг чимдэг. Манай Цэрэндав одоо энэ бол бас тэр талд мундаг шүү дээ тийм ээ. Тэгвэл чиний операторын мэдрэмж гэдэг үнэлдэ өгөн би шармдаж байтал надтай хамгийн олон кино авсан оператор шармдарч. Тэгээ би шармдаж хэзээ шилдэг энд нь ойртороо энд нь холдороо гэж. Тэгээд ерөнхийдөө би зарим операторууд бүр заан шүү дээ. Яг тэр үгэн дээр нь очиод ингэж тэгээд өгөөч гээд. Шармдаж би тэгдэггүй байхгүй. Тэгээд автсан хон зураг харахад яг миний ойртох гэж шармдаж ойртоод холдох үед нь холдоод агах үед дагдаг. Тэгээд автсан байна. Тэгээ би шармдаж асуухгүй. Чи өдөр хэзээ ч урд нэг ярьж юм юм өгдөггүй даалгавар тийм үү. Тэгээ чи яг миний бодсоор авчихад яаж юм чи өдөр одоо ухаанд байна. Гэсэн шармдаж гэж байна. Чиний жүжигчин чинь сайн тоглоод байхад би дагахгүй яах юм гэж байна. Яг үнэн тий. Мэдрэмж байгаа. Тэгээ өөрийн мэдрэмж жүжигчний тоглолт хоёр яг ингэж уялж юм шиг байгаа тийм ээ. Жүжигчний тоглолт одоо яаж явж гин үү? Операторын зураг авалтаас яг тэрийгэ дагдаг тийм ээ. Тэр нь операторын сэтгэлээр ингэж яг ингэж цуг ингэж холбогдож явж идэг. Холбогдож явдаг тийм ээ. Тэгээ чи сая нэг гоё юм хэлдээс хоёр найруулагч байгаа чи юу гэж бодд юм бэ? Ялангуяа киноны найруулгыг бол одоо энэ улсууд бодоод байгаа юм шиг байна. Операторын авсан зураг жүжигчийн тоглолцсныг явж тоглолцсон ш тийм үү? Тэгээд дүрсгаад ихэр нь хооронд нь наачхыг найруулдаг гэдэг гэж. Тийм ээ. Нэг ийм ойлголтоор бол кино хийгээд байна л да. Тэгэхээр зэрэг тэр дотор юмнууд нь байхгүй болчихдоор зэрэг бол гэцүү байд юм бол удаг бодож байгаа байли. Юуны энд өөр нэг сонин хэсэг бол байж тийм одоо энэ мэндэ саад толгорон тоглолдог хэсэг тийм ээ. Нан дотор мэндэ болсон болчдөг тийм. Хүүгээ мөрөөдсөөр хүмүүний эргэж ирнэ гэж шаран дугаа. Сайхнаар бодсоор байгаа зүудэлсээр байгаа. Нөгөө хоргоод урхан болцсон гэсэн гомсронгоо босоод ирсэн чинь тэр босч ирээ тэрний сэтгүүд нь цохилт өгöd. Тэгээд нас орчиж байгаа. Яг би юм уу байсан? Мэндэ бурхан болдог тий. Тэгээ хууг дарам босч ирдгээс болж мэндэ юу яадаг бурхан бол тий бурхан болдог. Тий. Энэ хэсэг нь гарч байгаа. Энд нэг гоё хэсэг бий. Энэ үү? Хүн зоохгүй. Өөрөө зов. Маш их цастай байлаа. Энэ үү тий. Хунгалчихсан ингээд бүрхэл цөмрөөд орн бориор татна. Одоо их орнон хамгаалж өгсөн элдгийн хүн болов мэдхийж ялтай. Тий. Дайны шүлэр наран бүхний өвд нөөгдөж өнгөрсөн хүн чинь эдийнх нь яг тэр юм байх. Үгүй тань. Үнэн хааваа. Үнэн хааваа. Энэ гахалтай хэсэг. Энэ том жүжигчдийн тоглолтыг ингээд хараад байхад бол одоо тэрийн нэг жаахан дутуу тоглолцсон юм ба тэр нь муу юм да гэх юм бол энэ кинонд нэг байхгүй байгаа маа. Тэгээ чиний хэлдэг үнэн байхаа эдгээр ерөөс өөрөө өөрснөөхөө дөрвийг бол аваад явчихсан шиг байна тийм ээ. Тийм юу шүү дээ жигээ наригч. Би сая тэр үнэн хаа байна үнэн гэдэг ингээд байгаа юм шүү дээ. Тэгээ энэ дээр би одоо юугаа найруулгынхаа гол санааг энэгээрэл би нэг дуурай гэж бодсон байхгүй юу. Тэгэл одоо цаг ирэх тусам он жил урсах тусам үнэн гэдэг юмны ойлголт бол их тийм бүрхэг болж ирээд байна шүү дээ. Яг хэрэндээ л одоо өнөөдөр хэдийгээр ингээд энэ кино хийлээч гэсэн хэдэн жилийн дараа одоо чи юудэ бас хэрэндээ 20 жил болчих тийм ээ. Бас дуурч байгаасаа гэж тийм ээ энэ киноны санаа. Тэрнээс энэ асрамжийн газар амьдарч байгаа хүмүүсийн амьдрал бол чухал биш. Тэр хүмүүсийн ертөнд тэр хүний үзэл одоо тийм юу санаагаар дамжиж амьд байгаасаа цаг их тусам үнэтэй байгаасаа гэсэн санаа байгаа юм л да. Наач надад ингэ үнэн хаваа нэгээд буруу ойлгоход тэгээд ингээд уул хадаар ингээд цураачаад панорам хийж байгаа бол яг наадах чинь хэлэх гэсэн санаа бол тодорч ирж л байгаа юм байна л да тийм ээ.
Ер нь пүрвээгөө бол бас чамд ер нь энэ 6-тай ажиллахад байна шүү дээ. Зөрж үйсэн юмуд байна уу? Ёстой байхгүй шүү. Чиний бодсноос өөрөөр хийчих гээд байгаа ч байдаг хаяа тийм гардаг тийм үү? Тийм, ёстой байхгүй. Тийм үү? Тийм. Ёстой байхгүй. Тэгээд одоо манай тэр Пүрвэ багшийн тоглолт бол та түрүүмчээс хэллээ шүү дээ. Маш тийм үнэн тоглолттой. Үнэн энгийн тоглолттой. Тэгээд инээдмийн жүжигчид хэрэг хэтрүүлээд идэх юм шиг хүн өрөөсөө ойлгож болохгүй. Тэгээд одоо нэг бас нэг ийм байгаад байгаа шүү. Манай Шавнар хүртэл бас кинод хийж лээ тийм үү? Шоуч бас адилхан. Яавал хүнийг инээлэх үү гэж зорилго тавиад байдаг. Ер нь бол зөвхөн инээвэл инээх л ёстой шүү тийм ээ. Тэр жүжигчдийн тоглолтоороо дамжаад инээж л явах хэрэгтэй. Тэрнээс инээлгүй энерги гэдэг зорилго тавихаар л тэгэхээр манай Пүрвэ багшийн гол зарчим ерөөсөө тэр шүү дээ. Ямар нөхцөлд ямар төрлийн жанрын жүжиг тоглолоо гэсэн кино тоглолоо гэсэн энгийн үнэн байж чаддаг. Тэгэхээр энэ бол тийм одоо бэлэгдэл болсон дүр гэж би ингэж Пүрвэ багшийн тэр дүрийг хэлэх гээд байгаа. Дотроо үнэн хаа байна гэж дотроо хашгирч явсан. Бүр энэ удаад бүр тэсгэн байгаад орилсон. Тий? Чи олон нүдэн дээр чи ингэж залгичлаа шүү дээ нэмгийг харсараа чи залгиагүйгээд энэ чи гээд хугдар Япон гавар ууралж яахгүй юу? Тий. Тэгсэн чинь яга саяхан өмөрөөд арай артаас нь өвдөлчлээ. Тэгэлээ. Энд чинь 10 хүүхний үр дүнд хулгай чи энэ яаж үннийг хэлдэг. Тэгэл тэр нь бачимдал үнийн хаа байна. Үнийн хаа байна гэж ингэж бас ч хадгалж яасан юм дэлбэрч гарч байгаа. Тэсэрч гарч байгаа. Тэсэрч гарч байгаа. Ийм зүйл аахгүй. Тэр өөр нэг сонин хэсэг бол над бодог тэр гүржүү Симжээ хоёр нэг оргоод тэр нэг хөлдөж хөтгээд тийм ээ нэг морин чаргатай энэ тэр явдаг тийм тэр хэсгийн зүгээр чи тэр агуулга тийч ингээд яг үзэгчд бол хагаж байгаа байхгүй тийм үү тэгэр агуулгаар нь одоо яаж өөр нь найр болгоо асуух байхгүй юу чамаас яг тэр тэгээд яг одоо нөгөө үнний өмнө очиод ингээд мухарчлаа шүү дээ сөхөрлөө тэгэхээр энийг явъя гэдэг л юм орж байгаа байхгүй юу? Эндээс явъя. Хоёулаа тэгээд оргоё. Гэхдээ энэ бол хайр юм да дурлал гэж ерөөс өнөө тийм ээ. Тэр хүмүүсийн хоорондын хайр, тэр хайрын дундуур саад болсон хүн хугацаарам тэгээд хоёулаа эндээс явъя. Нэг говьдоо очиод нэг тааны хайрыг амтлаад нэг сайхан амьдрах юмсан гээл ярьдаг шүү дээ нөгөө мөс сагалж суухтаа. Тэгээд хоёулаа явсан. Тэгээд мэдээч тэр чинь бол энэ байгаль гэдэг юм чинь давгдчихгүй хүчин зүйл шүү дээ. Байгаль хүчинд очиод тэгэл сөгдсөн, унсан тэгэл хоёулаа нөгөө тэр хоёрын хайрын бэлэгдэл тэр үхэр огдоо түлийн өрөөд суухтаа ярьдгийн. Энэ үхэр огдоонд би хайртай гэж. Үхэр огдоо ингэ дандаа өнтөө жил ингээл час гээл ингээд дуурч яадаг. Энд хайртай гэж. Тэгээд миний ийм хайртай энэ хогны хонхрын цаагуур гүйлдээд байгаа энэ хөөрхөн борогтно гэдэг ингээд. Тэр сийлж өгсөн байхгүй юу? Тийм хөөрхөн. Тэгээд тэр хоёулаа тэрийгэ бариад ингээд тэгээд царцсан байдаг. Энэ яг бас л тэр нэг л хэдийгээр Пүрвэ багшийн тэр гүржүү тэр хоёрын үн нийтлээ явж байгаа юм ингээд дууссан ч гэлээ гэсэн тэр хулганаар нь дамжуулаад тэр хоёрын хайр бол ингээд үлдчихэж байгаа юм гэдэг юм бол санаа штэ. Би наадах чинь чамаар яаж бодсон юм гэж асууад байгааг учир тэр л дээ. Тэгэд зангиж символикоор үзэгчд төрөгсөн юм шигтэй байна тийм ээ. Их сайхан арабочи кадрууд байна энэ хараа. На түрүүний хэлдэг төрөлдөө би чиний чамд одоо батал баярлж явдаг юм төрөл байхгүй. Энэ сайхан 6 өнөхөр урлагийн одыг тэгж сайхан авч үлдэж чадсан өнөөдөр хүргэсэн. Тэгэхгүй одоо яриад байхад чинь хүрэхгүй шүү дээ тийм ээ. Тэр сайхан одоо яаж жилдэж ийгэн оргиш. Үнэхээр одоо тэр 6-аас 4 нь бурхны оронд яваад гэсэн. Одоо яг энэ мичтийн 6 галаа гэдэг шиг тэр тэнгэртээ очиод тэгээд од болоод ингээд мөнгөрч гисэн байж энэ да. Тэгээд зүгээр миний жүжигч адилхан киноноос адилхан нэг тийм тэнгэрийн од ирэх хэвээр нэг тийм юм нэрүүд нэгж яваад байдаг. Та өмнө 3 марл удаахд гээд нэг хүүхдийн театрт нямгаа найрагч тавьсан шүү дээ. Тий. 3 марл од гэхэр чинь нэг од нь байхгүй болчих юм бол 2 марл гэж ямар юм байх вэ? Тийм ээ. Тэгэл наран урахыг хүлээхгүй ч гинүү тэгээд ингэж бас нэг миний нэг бодсон юу бодох юу вэ? Гариг ирэхстэй хороогийн амьдралыг одоо юу гэх юм буулгаж идэв юм харьцуулж идэв юм холбож байгаа юм санаа байна. Авторын их л гол санаа л даа үгүй. Тийм байх. Аа. За ингэ сайхан ярилцлага боллоо. Үзэгч та бүхэнд манай өнөөдрийн нэвтрүүлэг максимал худалдааны төв дээрээс шууд хүрлээ. За манай өнөөдрийн зочноор кино урлагийн дээд сургуулийн оюутнууд бас хүрэлцэн оролцсон байгаа. Ингээд та бүхэнд маш их баярлалаа.